감사합니다. уулзсандаа баяртай байна. 저는 이번이 이 몽골 방문 세 번째입니다. За би энэ удаа Монголд 3 дахь удаага ирж байна. 올 적마다 이 몽골에 올 적마다 가슴이 뛰어요. Ирэх болгондоо би маш их догдолдог. 처음에 올 적에는 2016년 고비 사막 마라톤 대팀을 따라서 왔었습니다. За би хамгийн анх Монголд ирэхдээ 2016 оны нөгөө гүйлтийн маратон тэмцээний багийнхантай хамт ирж байсан. 2,500km를 차로 달리면서 그 중에 225km를 걸었어요. За 2500 км-ийг машинаар 200 хэдэн км-ийг алхаж явсан. 그때 몽골에서 너무나 행복했던 시간들이 지금도 이 몽골을 자꾸 오고 싶게 하는 것 같아요. За тэгээд Монголд өнгөрөөсөн цаг хугацаа маань дандаа ад жаргалтай баяр баясгалантай их сайхан байсан учраас дахин Монголд ирэх болсон. 두 번째 봤을 때는 작년 여름이었는데 저 보셨나요? За би хоёр дахь ирэхдээ түрүү жилийн 100 ирсэн намайг харсан хүмүүс байна уу? 반갑습니다. За та бүхэндээ дахин уулзж байгаадаа баяртай байна. 작년 여름에는 급작스럽게 미국에 있는 파트너가 이 몽골 파트너를 한번 만나달라고 부탁을 해서 루마니아에서 여기를 왔었습니다. За би түрүүн 100 ирэхэд нөгөө Америкт байдаг өөрийнх нь гишүүн нь Монголд семинар болох байгаа та манай Монгол гишүүд дээр маань хүрээд ирээч гэгээд урилгаар Румын байжгаад ирсэн. 그때 저를 맞이했던 분이 좀 전에 환영사 마쳤던 스타마스타 아리오카예요. За тэгээд хоёр дахь удаага Монгол түрүү 100 ирэхэд намайг хүлээж авсан, тосож авсан хүн болоод сая нээлтийн хөлсөн Монголын анхны Star Master ариун тунгалаг байсан. 같이 하면서 너무나 놀랐었습니다. За тэгээд хамт байхдаа би маш их гайхсан. 여섯 번째 아이를 낳은 지 한 2주 된 아기를 데리고 온 동네 다 돌아다니면서 또 센터에서 파트너들 모아서 강의하고 미팅하고 하는 것들을 보면서 정말 저렇게 할 수 있을까? 나도 저렇게까지는 열심히 못 해봤는데 이런 생각을 하면서 진짜 성공할 수 있겠다 이런 생각을 했었어요. За тэгээд намайг ирэхэд намайг тосож авсан Star Master маань хүүхэд нь 6 дахь хүүхэд нь дөнгөж 7 хоногтой байсан. Би маш их гайхсан. Үнэхээр энэ хүн дөнгөж төрөө 7 хонсон хүүхдэд тэрвэрэд намайг тосохоор ирсэн. Тэгээд центрийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулдаг, гишүүдтэйгээ уулздаг, энэ атомынхаа бизнесийг хийгээд явдаг гэдэгт нь үнэхээр их биширсэн. 스타마스터가 되어 있는 걸 보고 역시 그렇게 열심히 하는 사람은 다 해낼 수 있구나 확인을 시켰던 것 같아요. За тэгээд явсныхан дараа нь тэр хүн маань Star Master-ыг болсон байсан. Тэгээд үнэхээр ингэж бизнесийг маш шаргуу хийж байгаа учраас Star Master болсон гэдэгт нь одоо аргагүй юм аа гэж бодсон. 저는 이 애터미를 하기 전에는 봉제 일을 했던 33년 동안 봉제 일을 했던 사람입니다. За би атомын бизнесийг хийхээ өмнө өөрийн биеийн хөдөлмөр буюу оёдлын үйлдвэрт 33 жил ажилласан байдаг. 제가 1960년생이에요. За би болохоор 1960 оны хүн. 한국이 어려웠던 시절이죠. За тэр үед бол Солонгос улсын одоо эдийн засаг Солонгос улсын нөхцөл байдал маш хэцүү хүнд үе байсан. 집안 형편도 어려운데 공부까지 못해서 초등학교밖에 다니지 못했습니다. За өөрийн гэр бүл буюу эцэг их гэр амьдрал нь болохоор маш хүнд байсан учраас би бага сургууль буюу Монголоор нөгөө 4-р ангийн боловсралтай тэрнээс илүү боловсрал эзэмшиж чадаагүй. 못 배웠다고 꿈이 없는 건 아니죠. За тэгээд би сурч боловсрч чадаагүй ч гэсэн одоо хүсэл мөрөөдөл байхгүй биш тийм ээ. 잘 살고 싶은 꿈과 전 세계 여행을 하고 싶은 꿈이 있었습니다. Хэдий боловсрал эзэмшээгүй ч гэсэн хүн бүртгөө мөрөөдөл байдаг шиг би сайхан амьдрахыг хүссэн, мөн дэлхийд даяар аялахыг хүссэн. 그래서 초등학교 졸업하고 나서 바로 공장에 한 3년 다니면서 열심히 일을 했지만 잘 살 수 있는 게 보여지질 않았어요.
За би дөнгөж баг сургуулаа төгсөн гутаа шууд ажлын байрантайгаа одоо ажил хийж эхэлсэн. Хэдий ажиллаад байсан боловч одоо нэг юм сайхан хангалуун амьдрах боломж нь бүрдэхгүй байгаад байсан. 그런데 어떻게 해야 잘 살 수 있을까 고민하는 중에 어느 분이 오셔서 옷 만드는 양장 기술을 배우면 잘 살 수 있다고 이야기를 했습니다. За тэгээд би яаж амьдрал хангалуун сайхан амьдрах вэ гэж бодж идэл нэг хүн ирээд надаа хувцсны үйлдвэрт ингээд эсгүр хийгээд ч юм уу нэг тим юм хийгээд сурчих юм бодвол мэдээж одоо маш сайхан одоо орлоготой болно гэж хэлсэн. 1970년대 중반에 한국에서는 기술을 가르쳐 준다는 이유로 월급을 주지 않는 그런 일을 제가 배우기 시작을 했어요. За тэгээд 1970 онд Солонгос улсад нөгөө мэрэгжил эзэмшүүлнэ гэдэг утгаараа цалин өгөхгүйгээр ажилладаг байсан. 잘 살겠다는 욕심으로 정말 열심히 죽기 살기로 5년간 배웠고 그리고 양장점을 차려서 내가 잘 살 수 있겠다 싶었는데 양장점이 다 없어져 버리는 거예요. За тэгээд би тэрэнд итгээд маш одоо шаргуу ажиллаад тэгээд өөрөө бас юм үйлдвэртэй ингээд үнэхээр шаргуу ажилласан боловч одоо хангалттай хангалуун амьдрч чадаагүй. 여러분 혹시 봉제 일을 해보셨거나 주변에서 하고 있는 분을 아는 분들 계세요? За та бүхний дунд нөгөө нэг ойдлын үйлдвэрт ажиллаж үзсэн эсвэл ойр тойронд нь ойдлын үйлдвэрт ажилладаг тийм ойдлчин хүн байгаа юу? 정말 힘든 일입니다. За хэрвээ байгаа бол үнэхээр хэцүү хүнд ажиллаа. 저는 그 일을 집에서 혼자 했기 때문에 시간 없는 일을 했어요. 하루에 15시간, 16시간 이렇게. За би нөгөө ойдлоо болохоор гэртээ хийдэг байсан учраас ямар нэгэн цаг хамаа авахгүйгээр өдрийн бараг 15 6 цаг ингэж өөрөө ажилладаг байсан. 그 일을 50살이 되도록 33년 동안이나 하고 살았었습니다. За би тэр ойдлын ажлаа би одоо бараг 50 нас гартлаа буюу 33 жилийн турш ойдлчин хийсэн байх нэ. 그런데 진짜 열심히 살았지만 내가 내 꿈을 이루면서 잘 살거나 여행을 하거나 이런 거는 전혀 이루어지지 않겠다는 생각을 하면서 우울증이 왔었습니다. За өөрийнхөө хувьд үнэхээр амьдралынхаа турш маш шаргуу ингээд цаг наргүй ажиллаад үнэхээр хөдөлмөрлсөн боловч яг хүсэж исэн мөрөөдж исэн шиг аялал те бас нэм одоо илүү их одоо санхүүгийн боломж одоо олдоогүй одоо орж ирээгүй би болоогүй. 그때 에토미를 만났어요. За тэр үедээ би Атомитэд анх танил учирсан. 이런 석세스 세미나를 통해서 그렇게 내가 거부하고 하기 싫었던 다단계라는 거부를 하고 이거는 진짜 애터미는 내가 꼭 해야만 되는 일이라고 결단을 하게 됐었습니다. За тэгээд би бүр ингээд үнэхээр дурггүй сүлжээ те энэ бизнест үнэхээр дурггүй гэхдээ би Атомигийн амжилтын актив дээрээ би шийдвэр гаргаад үнэхээр Атомигоос л би мөрөөдлөө биелүүлэх орлоготой болох тэр мөрөөдлөө олж аваад эхлүүлсэн. 저는 이 애터미를 통해서 제가 이루고자 했던 잘 사는 거, 전 세계 여행 구석구석 여행하는 거, 이 꿈을 모두 이루었습니다. За тэгээд би Атомиг хийж эхлүүлснээс хойш Атомигийн бизнесийг эрхэлснээс хойш миний нөгөө мөрөөдөд хүсэж байсан зүйл буюу дэлхийгээр тойрон аялах мөн орлоготой болох мөрөөдөл маань биелсэн. 여러분들은 애터미 일이 쉽나요, 어렵나요? За та бүхэнд Атомигийн бизнес хэцүү юу, амархан уу? 저는 애터미 사업보다 쉬운 일은 이 세상에 아무것도 없다고 생각을 하는 사람이에요. За би болохоор Атомигийн бизнес шиг хамгийн амархан бизнес энэ дэлхийд байхгүй гэж боддог хүний нэг юм аа. 이 일이 어렵다고 생각한다면 잘 살고 성공하고자 하는 꿈이 약한 분이라는 생각도 합니다. За хэрвээ Атомигийн бизнесийг хэцүү хүнд байна гэж бодож байгаа хүн байвал ирээдүйн мөрөөдлөө биелүүлэх орлоготой болох нь жоохон дутмаг. 저는 봉제 일을 하면서 정말 너무나 힘들게 살았기 때문에 이 애터미 일이 더 쉽게 여겨지는지도 모르겠어요. За би нөгөө ойдлын үйлдвэрт ажиллаж исэн болохоор тэр хэцүү хүнд ажлыг мэддэг учраас Атомигийн бизнестэй харьцуулаад үзэхээр илүү Атомигийн бизнес нь ойдлын бизнес илүү одоо амархан юм байж магадгүй гэж надад бодогдож байж магадгүй.
애터미일은 두 가지 방법으로 배울 수 있다는 생각을 해요. За атомыг болохоор хоёр төрлийн аргаар хийж болно. 하나는 똑똑하신 분들이 하는 일인데 머리로 애터미 다 알아보고 그리고 써보고 가슴으로 내려와서 발로 뛰면서 애터미 사업을 하는 일하고 За эхний арга нь болохоор мэдээж одоо мэрэгэн ухаантай хүн толгоондоо эхлээд атомын маркетинг, атомын бизнесийг бодож олоод тэгээ мэдэн гутаа шууд одоо зүрх сэтгэлээрээ одоо яваад одоо юу гэдэг тийм аргаар одоо эхний арга нь 저처럼 머리가 나쁜 사람은 소비자 한 사람 한 사람 만들고 다니면서 사람들을 통해서 애터미 좋다 하는 말들을 통해서 나한테 확신이 생기고 그리고 그게 진짜 이 일은 안 하면 안 되는 일로 머리에 각인될 때까지 이렇게 хоёр дахь арга нь болохоор би өөрийгөө хэлж байгаа хгүй жоохон толгой муутай. За тийм болохоор би нөгөө нэг толгоогоо одоо яг ингэж тооцоолж бодохгүйгээр хүн бүхэнд атомын бизнесийг таниулах, хүн бүхэнд атомын бүтээгдэхүүнийг сурталчлахтай ингэж өөрөө хөлөөрөө өөрийнхөө сэтгэл зүрхээрээ яваад бас атомын бизнесийг эрхлэх. 어떤 식으로 하던 여러분들이 맞게 여러분들한테 맞는 일을 하시면 됩니다. За тэгээд энэ хоёр аргын алингоор ч хийж болно. Бас өөр өөрсдийнхээ аргаарч байж болно. Ямар ч лээсэн атомын бизнесийг ямар нэгэн аргаар бол хийхэд хялбархан. 여러분들이 능력이 출중하게 있고 더 이상 돈 안 벌어도 되고 성공 안 해도 되는 사람이라면 모르지만 정말 성공해야 된다면 이 애터미 절대 놓쳐서는 안 될 거예요. За та бүхэн одоо цар бүхийн бүрийн маань орлого хангалттай амьдрал маань хангалуун гэж бодож байгаа одууд яг мэдгүй л да. Гэхдээ одоо болоогүй миний орлого үүнээс илүү хэрэгтэй би өшөө сайхан амьдрмаар гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүмүүсээ л атомыг хийгээрэй. 여러분들은 징기스칸의 후예잖아요. 세상 두려울 것 없이 거침없이 나갈 수 있는. За та бүхэн бодвол Чингис хааны үр удам те хойч үе нөгөө ямар ч айдасгүй хүчтэй зоригтой монголчууд 애터미 사업하는 게 까짓 거 뭐 어려워. 전 세계 다니면서 해도 되는. та бүхэн нэгэн цаг дэлхийг эзэлж явсан ийм мундаг монголчууд одоо атомын бизнесийг хийхэд асуудал байхгүй. 아무튼 여러분들이 이 애터미와 함께 여러분들의 꿈을 이루는 성공적인 삶을 이루길 바라면서 저는 마치도록 하겠습니다. За тэгээд атомын та бүхнийхээ атомын бизнест нь цаашдын бизнест нь амжилт хүсээд өнөөдрийнхээ энэ үгийг дуусгая. 감사합니다. За баярлалаа. За Кронмастарт баярлалаа.